За сайн байцгаана уу. Өнөөдөр таараа ажиллахаараа үхэр, охин, материйн ордны шороо мах бодтой ордуудын 10 сарын ерөнхий өнгө болон усын харилцааны хөзрийг дэлгэглээ. Одоо тайлбарыг хэлж өгье. За энэ дээр нөгөө Love Oracle буюу нөгөө хайрын Oracle карта нэг дараа нь. За энэ дээр одоо энэ үндсэн таараа хөзрөөд орсныхаа дараа хамгийн сүүлд нь сүнсний одоо мэдээлэл буюу сүнсний мэдээллийг чинь одоо энэ Oracle картаас асууж өгнө. За картуудаас асуусан асуулт маань юу вэ гэхээр эдгээр 3 ордны 10 сарын ерөнхий өнгө болон харилцаа, хүн хоорондын харилцааны тухай асуусан байна. За бүгдээ эхэлцгээе. За нэгдүгээр нь болохоор Seven of Pentacles буюу зоосны 7 гарч ирсэн. За тэгэхээр та ингээд маш их хөдөлмөрлсөн байгаа шүү дээ тий. Тэгээд энэ үе бол одоо таны яг хөдөлмөрийнхөө үр дүнг хүлээх үе юм 10 сар. Одоо 8, 9, 10 сар 7 саруудад хийжсэн одоо үйлсүүдийнхаа үр дүнгийг хүлээж авах гэж байна гэсэн үг. Одоо хүлээлтийн үе яах нь заяа. За тэгээд өөрийнхөө ажиллаж байгаа төслүүдэд дахин шинээр харах хэрэгтэй. За тэгээд яг юун дээр илүү анхаарал чинь одоо төвлөрөх ёстой вэ гэдгээ илүү нарийн тодорхойлох боломжийг харуулж байна. За хамгийн гол нь тэгээд энэ картнаас хамгийн гол ирж байгаа мессеж маань та яарад өртөөсөө хэрэггүй, яарч өртөөсөө болохгүй төвчээртэй байх хэрэгтэй гэсэн гол санаа гаргаж байна. Ажил албан карьерийн хувьд заяа. За хоёр дахь картн дээр нарны карт гарч ирлээ. Нар бол маш гоё эерэг карт байдаг. Энэ дээр амжилт, тэгээд эерэг байдлыг та бүхэн маш их мэдрэх нэ. За тэгээд дээрэс нь бусдын анхаарлын төвд бас нэлээд байх харагдаад байна. За тэгээд шинэ боломжуудаас нээгдэж харагдаж байна. Яг одоогийн байдлаар тэг бүх зүйлс чинь ингээд тодорхой одоо мэддэхгүй байж болно. Гэхдээ шинэ боломж бололцоо, гоё зүйлсүүд ирж байгаа шүү гэдэг мессеж гарч байна. Тэгээд өөртөө ихтэй байдал бас нэлээд энэ 10 сард л гарч ирэх нь байна. За тэгээд гоё урам зоригтой тэгээд өөрийнхөө одоо хийж чаддаг ур чадвараа бусдад харуулах үеийг бас хэлж байна. Тэр утгаараа нөгөө нэг анхаарлаа нэлээд одоо бусдын анхаарлыг нэлээд өөр дээрээ татах нэ. За Ace of Wands Swords буюу сэлэмний тамга гарч ирдэг нь аюу ахын байна. Шин санаа. Тэгээд ингээд эргэлзээд байсан зүйлсүүдээ ингээд юм сэлэмний эрчмээр буюу чавчиж гарч ирж чадах гэдэг утгаараа гарч байна. За шин төслүүд амьдралч орж ирж магадгүй байна. Шийдлүүд, шин стратеги гівгэнд ингээд төсөөлөөгүй байж идэл гарч ирэх магадлал харагдаж байна. За тэгээ таны хэл яриа энэ сард нэлээд хурц байх нь байна. Одоо үг хүсгээ их тодорхой хэлдэг, бусдад хэлэх өөрийнхөө санаагаа маш сайн ойлгуулж чадах нэ. За тэгээд нөгөө нэг яг тэ ингээд таны ухаан ингээд айгу хурц байх сар юм байна. Тэгээд эргэлзээ тэнгэлслийг бол одоо ингээд сэлмээрээ тасар тавьчаад тэгээд яг өөрийнхөө хүсэж байгаа үр дүн амжилтандаа хүрэхэд гоё үр дүн гарах сар болох нэ. За энэ дээр сэлэмний 8 гараад ирлээ. Сэлэмний 8-ын карт маань болохоор юу вэ? Та өөрийгөө ингээ хязгаарлаад байх магадлал нэлээд байх нь байна. Уг нь бол ингээ гой боломжууд зөндөө гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг тэр боломжоо ингээд бариад авахгүй одоо нэгсэндээ өөрийнхөө сэтгэлгээний шорондоо суугаад байна гэсэн үг байхгүй юу? Тийм байх магадлал байна. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр энэ бол зүгээр түр зургийн ийм мэдрэмжээ тий гоё боломжууд надад дандаа орж ирдгээ. Миний ажил үйлсүүд одоо хүсэж байгаа одоо бизнес тий одоо ашиг орлого бүх юм маань орж ирнэ тий. Гэхдээ энэ бол зүгээр түр зургийн юм аа. Миний энэ айдас энэ эргэлзээ бол төрхөн зургийн би зүгээр өөрийнхөө сэтгэлгээн дээр л ажиллах ёстой гэд. Тийм болохоор одоо энэ ингээд сэлэмнүүд штэ тий сэлэмнүүдээс ингээд давж гарч сэтгэж тий итгэх хэрэгтэй байх нэ. Одоо нөгөө сэтгэлгээний төвчрөл гэж бас одоо сүүлийн үед их яриад байна тий. Тэрнээс гарах ёстой сар болох нь шүү заяа.
За 10 сарын дундуур нэг тийм гоё амжилт гарч ирэх гээд байгаа юм. Энэ хундагны аяг гараад 9 аяг гарч ирсэн байна. За тэгэхээр ингээд хүсчихсэн зүйлсүүдээ тийм жижиг хэмжээний ч юм уу эсвэл ямар нэг хэмжээгээр тийм гоё үр дүн тэгээд ялалтууд жижиг хэмжээний ялалтууд гарч ирэх нэ. Тэгээд карьертаа тий одоо бизнес ажил үүсгэх хүсчихсэн тэр зүйлс чинь одоо ингээд манифестлах боломж бас тий биелэх боломж бас нэлээд харагдаж байна. Энэ маань болохоор хундагны 9 гэдэг картаар гарч ирж байна. За тэгээ магадгүй тэр нь тийм том бас биш байж болно. Гэхдээ ерөнхийдөө ингээд хүсчихсэн зүйл чинь биелж байгаа учраас тэр жижиг жисэн зүйл дээр өөртөө баяр хүргэж өөрийгөө одоо магтан цаашаах нь маш чухал байх шүү. Тийм. За энэ хүч чадлын карт 8 дугаартай арслантай тэгээ нэмэгдээдэг карт аа тийм. Энэ бол та энэ 10 сард дотоод хүч чадал чинь бас нэлээд нэмэгдэх нэ. Одоо өмнөх саруудаа харьцуулахад өөртөө итгэх итгэл, уян хатан байдал, төвчээр за тэгээ сэтгэл зүйн хувьд бас өөрийнхөө одоо сэтгэлээ нэлээд сайн контролдож чадах сар байх нь шүү. Амьдрал тулгамдж байгаа янз бүрийн асуудал, бэрхшээлүүдийг те өөрийнхөө дотоод сэтгэлийн хүчээрээ даван гаргах чадвар бас нэлээд хурц тод илэрч гарч ирэх нь. За энэ дээр савааны 9 гараад ирж байна. Тэгэхдээ ер нь бол хардаа энэ 8 болон 9 гэсэн тоотой картууд ер нь ямарваа нэг циклийн төгсгөлийг бол илэрхийлж идэг шүү заяа. Тэгэхээр энэ дээр яах ёстой гэхээр 10 сард бол ажил үйлс дээр нь яг мэдээж бүх зүйл дээр бас хаяа жоохон асуудал одоо юу гэдгийг нөгөө нэг сорилтууд бас гарч ирч магадгүй. Тэгээ тэр үед болохоор та одоо тий хичээнгүй байдал болон төвчээрээрээ тэрнийгээ давж гарч чадах нэ. Тэгэх угаасаа шаардлагатай байна. За тэгээд одоо ингээд нэг хийжээс ажил үйлсэн чинь саад гараад ирэнгүү. За би одоо болиё гэх тий. Одоо тэр саадаас зүрхшээх, тэрнээс болоод үнцэн ажиллаа болох гэдэг тийм юм бол ердөөсөө хэрэггүй шүү заяа. Тэгэхээр амжилтласан те өмнө нь одоо сурсан туршлага дээр үндэслээд одоо өмнөх ажлаа яаж явуулсан тэр туршлага дээр үндэслээд юу яах нь байна. Одоо энэ саад бэрхшээлийг давж гарч чадах нь байна. За 10 сарын сүүлээр энэ савааны хатан гарч ирж байна. За савааны хатан маань болохоор таны энергийн хувьд бол маш юм өөртөө ихтгэлтэй тэгээд ийм нэлээд урам зоригтой болох нь сарын сүүлээр. За тэгээд бусдыг удирдах түвшний шатан дээр гарч ирдэг ч юм уу одоо эсвэл найз нөхдөө ч юм уу эсвэл одоо хамаатан садан дунд ямар нэг тийм нэг удирдан тэргүүлэх тийм шинж чанар бас нэлээд гарч ирэх нь шинийг санаачлах. За тэгээд бусдтай урам өгөх гэдэг утгаар энэ карт маань гарч байна. За тэгээд таны хийж байгаа зүйлсийг одоо түрүүний энэ нар карттай холбогдоод энэ хоёр маань хоорондоо холбогдоод бусад хүмүүс таны одоо хийж байгаа энэ бусдыг удирдах чадварыг хараад тийм ээ. За ямарчлаас энэ хүн бол тэ үнэхээр ингээд өөрөө хийж байгаа салбартаа амжилттай явж байгаагүй юм байна гэд тэр одоо таныг үнэлж эхлэх нь байна. За ерөнхийн ингээд энергийн хувьд бол харах юм бол та бүхэн маш юм өөдрөг тэгээд бүтээлч тэгээд ингээд ийм өөртөө ихтгэлтэй байдал нэлээд харагдчихэв. Тэгээд яг мэдээж амьдрал чинь ингээд дээшээ доошоогоо явж идэг те. Тэгээд энэ дээр нэг сэлэмний 8 гарч ирсэн таны сэтгэлгээний блок буюу одоо те сэтгэлгээний төвчрлээ энийг анхаарчаарай. За энэ дээр болохоор саа дотор гарч ирэхэд бууж өгөхгүй тэрнийгээ даваад гараарай гэсэн мессежүүдийг илгээж байна. За одоо хосын харилцаан дээр энэ Love Oracle гэдэг хайрын картаас хэдүүлээ харцгаая. За энэ дээр гэсэн чинь forgiveness буюу одоо уучлалт өршөөх хэрэгтэй гэдэг юм гарч байна. Тэгэхээр магадгүй таны одоо хосын харилцаан дээр ч юм уу эсвэл бусдтай харилцах харилцаан дээр ингээд та нэг бусдыг уучлж чадахгүй яваад байсан байх магадлалаас харагдаж байна. Тэгэхээр өнгөрсөнд болоод өнгөрсөн юмыг зүгээр л хаяад одоо тэн дээр энерги төвлөрүүлээд хэрэггүй. Тэгээд амьдрал болон таны цаг хугацаа бол зүгээр ингээд өнгөрснөө бодож байхад маш тийм
үн цэнтэй зүйл те таны цаг хугацаа бол үрж боломжгүй зүйл юм аа. За тэгээд өөрийнхөө бодлороо те та яг бодит байдлаа одоо бий болгох боломжтой гэсэн байна. Тэгэхээр яг хөглөр магадгүй ингээд те хин нэг таны гомдоосон ч юм уу эсвэл одоо асын харилцаан дээр ингээд нэг нэгнийхээ өнгөрснийг бодоод ингээд өөрөө хямраа яваад байгаа бол тэрнийгээ ерөөхдөө зогсоогоорой гэсэн утгаараа карт маань гарч байна. За одоо сүнсний таны дотоод сүнс чинь юу хэлэх гээд ямар дуудлага хэлхийг хүсэж байна гэдгийг энийг гаргаж ирж хэлье. За 10 сард шороо мах бодтой хүмүүсийн хувьд сүнс нь юу гэж дамжуулахыг хүсэж байна. Баярлалаа. За энэ дээр энэ дахиад нөгөө нэг энэ карттай уялдаж байна хараа. Нөгөө сэтгэлгээний төвчрөл блогтой холбогдож байна. Яасан бэ гэхээр намайг те хүссэн зүйлээ олж авахд ямар ихтгэл үнэмшил намайг хойш татаад байна вэ гэд энэ дээр энэ картыг тайлбарлаж гарч ирж байна. За тэгэхээр бид нэр хүслээ биелүүлэхэд те таны тархин дотор чи ямар төвчрөл төвлөрөл одоо тэ саад дотор байгаа хэдүүлээ уншицгаая. За нэгдүгээр дингч нь хараа та ингээд өөртөө өглөөс ирээд өдрийн туршид оройч гэсэндээ тий өөртөө ямар түүхийг ярьдаг вэ? За тэрнийгээ эхлээд өөрөөсөө асуух нь тий. Одоо жишээлбэл өглөө босонгуудаа л тий ингээд миний ажил үйл сайхан бүрдэж ингээд өөдрөг зүйлсээс ирж ивэл таны түүх чинь тийм л байх болох байхгүй юу? За тэгээд харин дараа нь та ингээд мөрөөдлийнхаа хүсэл тэмүүллийнхаа тухай бодоход тий танд яг таны яг боож байгаа хааж байгаа ямар бодол орж ирж байна хамгийн түрүүнд таны санаанд юу орж ирж байна. Тэгээд та яг өөрийнхөө мөрөөдлийн амьдралаараа тэг өөрийнхөө хүслийн амьдралаараа амьдрч чадахгүй байгаа бол таны сэтгэлгээний дотор байгаа нэг хэсэг чинь л те одоо энийг хүлээн зөвшөөрөхгүй байна энэ боломжгүй гэж бодоод байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та нөгөө нэг өөрийнхөө сэтгэлийнхаа хувьд те сэтгэлгээний хувьд л өөрийгөө хориод байгаа болохоос биш бүх юм боломжтой шүү гэсэн мессеж хэлж байна. За тэгэхээр одоо энэ 10 сарда яах ёстой вэ гэхээр нөгөө нэг компьютер дээр апгрейд гэдэг шүү дээ те шинжилэл татах шинэ аппликейшн шинээр шинжлэх гэдэг тийм зүйл болох хэрэгтэй байх нэ. Одоо юунд итгэдэг вэ? Тэрнийга эхлээд тодорхойлоо. За тэгээд тэр одоо те эдгээр итгэл үнэмшлүүд хаанаас ирсэн юм бол доо? За тэгээд өөрийнхөө мөрөөдлийн амьдралаараа амьдрахад танд яг ямар шинэ итгэл үнэмшил хэрэгтэй байгаа вэ? За эдгээр асуултуудад та өөрөө дотроо бодож байгаад хариулах нь шүү дээ тий. За тэгээд энэ итгэл үнэмшлийг та олж авснараа дараа нь танд ямар үр дүн гарч болох вэ гэдгээ бас бодох нь байна. Тэгээд одоо санаарай тий таны итгэл үнэмшил бол таны үр дүнгийн үндэс фундам суурь юм шүү гэж байна. Тэгэхээр та юунд итгэн тэр чинь л үнэн байна гэсэн үг хана тий. Тэгэхээр энийгээ тодорхойл, энийгээ ангаа идгээ, энийгээ апгрейд хийгээрэй гэсэн байна. За ингээд 10 сард шороомох хөдөө өхөр охин Батар 3 ордны 10 сарын ерөнхий өнгө ажил үйлс болон хосын харилцаан дээр анхаарах зүйлсүүдийг хэлж өглөө. За тэгээд хэрвээ бичлэг таалагдсан бол subscribe YouTube сургийн манд дагаарай. За тэгээд дараагийн бичлэгээрээ усан бах бодтой ортуудынхаа уншилгаа хийж өгөх болно. Баярлалаа.